Бүгдээрээ сайн уу? Сайн уу ч үстэй. Бүгдээрээ л сайн байгаа хэл та. Энэ бичлэг болохоор юунд зориулагдаагүй, зүгээр л миний өнөөдөр юу хийхийг альд харцгаах бичлэг байх болов уу гэж бодож байна. Тэгээд биний хөөрөө ярьдаггүй. Тэг жоохон ярьж сурах гэдэг юм бичлэг хийдэг юм уу гэж бодож байна. Тэгээд за мэдгүй юм. Ер нь ярьж сурахын тулд ингээд тийм бичлэг хийж юм гэх юм уу та. Би чиний хүнтэнтэй ярьж хөөрөд байдаггүй. Тэгээд хүмүүс намайг амар гаж ерөөсөө хүнтэй ярьдгүй гэж боддог баг. Наваг ер нь хүмүүс хэлгүй гэж боддог баг. За. Мөгөө. Эцэн бүгдээрээ гоё хамт ийм ярьцгаая. Yes. Өнөөдөр би юу хийх юм мэдгүй ч гэсэн бяцхан хідэн дүрс авт юм уу гэж бодож байна. Тэгээд энэ канвасны дээр зураг хэлүүлэх юм уу гэж бодож байна. Ямар зураг гэдэг юм мэдгүй л дээ. Гэтэл нэг зураг хэлүүлэх санаа байна. Энийг баг YouTube дээр постлох байх гэж бодоод байгаа. YouTube дээр орох үсгийг сайн мэдгүй байна. Гэтэл энэ дээр юу зурх вэ гэж би маш бодож байна. Энэ яг бас хөөрхөн канвас. Надад хэлбэр амар таалагдсан. Яг миний царай шиг. Гэснээс надад манай найзын дүү надад ийм хөөрхөн бэлтгэх гэсэн. Ингэдэг л үү. Мэдээдэгтэй хатаа. Ой. Оо шиш. Инк хатаа. It's okay. Хөөрхөн биш үү? Энэ хөөрхөн миний нэртэй аягүй гоё зохицуулж байгаа болохоор аягүй таалагдсан. Баярлалаа. Энэ сандал надад үнэлтгүй. Авиж би нэг юм амар гайхаад идэх байхгүй юу? Хүмүүс ингээд хай сайн уу гэж алуулж байна. Нэг яах гээд байгаа нь тодорхойгүй. Хэрэг юм асуух гэж байвал минь тусын мэдчихээ дараа нь ингээд асуух юм шууд яагаад асууж болохгүй гэж нөгөө хүнээс заавалжгүй хариу авч ийж хариутай бариутай юм шиг ингээд юм асуудаг. Яагаад танд төвхтэй санагддаг. Надад л амар төвхтэй санагддаг. Тэгээд яагаад ч юм ингээд доторх зам хөдлөөд гидэн годонтоод хариу өгөхийг хүсдэггүй. Хэрэг шаардлагатай бол хариу өгөх л та. Гэтэл хэрэг юм асуух гэж байгаа бол тэр доорн шууд ингээд асуучих үйл хин ямар юм шиг санагдтыг. За anyways. Өнөөдөр би ямар зурх вэ гэж би өдөржингөө бодлоо. Өдөржингөө бодсараад ер нь өнөөдөр өнгөрчих юм шиг санагдаж байна. Гэтэ яг орой болохоос өмнө би нэг зураг ихлүүлэх л та. Танилт нэрээ crash гэдэг үү? Надад crash байдаг шүү дээ. Миний crash гарах уу? Миний crash юм шүү дээ. Хөрхөн байна уу? Бүр аавуу. Бүр crash дээр аим хайртай. Яа чи цайлаг гэдэг вэ? Намаг. Харалтаа бүр үнэхээр so pretty guys. Pretty яа чи юм хөрхөн байдаг вэ? Би бүр гайхаад байдیں۔ Энэ цоохор моохор нь бол юу? Өчтөр би нэрээ дуутай явж байгаа донголтоод би ингээд өмнөх шархуудаа дараад энэ чинь юм гоё шивэснээс ахгүй тэгсэн чи бас тэр найрлцсан. Тэгээд дахиад шинэ сариу нэмэгдсэн. Би бас ингээд доор нь хөхрөлт үүссэн. Гэтэ зүгээрээ би амьд байна. Шүүгнийхээ мухраас энийг олоод өнгөцгөн төрхөж үтсэн. Энэ хугацаа нарийн дуусах баг тийм. Энэ бол ямар сурталчилгаа биш. Би хизээч сурталчилгаа авахгүй байх. Сармагч юм шүү. Надаа энэ дээр үе ийм гоё юу гэх хи хвар юм гэдэг нэрдэ. Энэрдэ. Ийм шоглон моглолын зурнууд аягүй таалагддаг. Би хоёр бараа адилхан шүү дээ. Та нар шог зурганд хэр дуртай вэ? Би бол шог зурганд амар дуртай. Одоогор би
юу зурах санаагаа ер нь олохгүй л та. Гэтэ би олнох. Маргааш. Эсвэл хийж болохгүй. Ер нь ингээд зургийн санаа болоход хүмүүс айгүй гоё олд юм шиг байгаа. Эсвэл хайртай хүний бодоод эсвэл хаягтаад хүн эмэрлэлд орсон үед тэр хүний дүрслэгч юм те. Миний өнцгөөс зургийн санаагаа яаж олдвэ гэхээр хаяа өнгөрсөн болсон зүйлсээ бодож зураг гаргадаг. Эсвэл бол ирээдүйд болох зүйлсийг нарийн детальны дүрслэлтүүд ч гэсэн ерөнхийд нь дүрслэхийг хичээдэг. Ихэнхдээ Монгол зургийн хийсвэр амьтдыг айгүй гоё дүрслэх дуртай. Тэр нь надад их таалагддаг. Би бодит зүйлс дургу. Ер нь амьдралаа ч гэсэн бодит амьдрал дээр байх амар дургу. Яг би ингээд таадтай ярьж байгаа ч гэсэн бодит амьдрал ер нь байх дургу. Яг ч сүүлийн үед ингээ гудамжаар гараад жоохон айцтай дэгэлсэн мэл. Ямар ч амьд явах баталгаа байхгүй юм шиг санагдаад дэгэлсэн. Гэрт 4 хан дотор байсан ч гэсэн ялгаагүй л дээ. Гэтэл ер нь өмнөхөөс ингээ явахаар жоохон айцтай болсон байл шүү. Хэдүүлээ зургийн санаа болонгоо гоё. Гадуур дотор юу болж байгаа бол гэдэг таамаглал төвшүүлцгээе. Таамаглал чижтэй зүгээр л гоё юм ярьцгаая. Биний хэсэг нэрээ лайв нэг хэсэг гэсэн амар их лайв хийгээдсэн юм шиг. Би үгүй нэг удаа лайв хийсэн байхгүй. Амар сандарсан. Тэг ингээл хүмүүс амар одортой бүр ингээл тэр чим эхний нэг 12 секунд болол гайгүй 4-5 ороод ирсэн байхгүй. Тэгээд бидсэн чинь дахиад хүмүүс орж ирэл нэгдэл. Би ингээл юу ч ярихгүй ингээл. Ингээд хатсан заяа. Тэгэл ингээл байгаадсан чи амар хүмүүс орж ирдэг би хотлоо банцсандаа тэр шиг хамаа. Тэрний наран цэцэг тэрний жижиг наран цэцгийн агуу тийштэй тэр наран цэцгийн хотлоо ингээд янзлж байгаа шүү дөөрөө зүйлээ. Нэг тиймэрхүү нэг лайв хийж үзсэн. Миний хамгийн анхны лайв. Жохон сандардын мэл амир юу мэлээ. Би дахиж хэр баг лайв хийхгүй хаа. Гэтэ яг дур үр лайв хийн гэж бодож байна. Тийм юм болсон. Та дээр өөр сонир сайхан юу байна? Ирээ энэ бичлэг YouTube дээр тавигдвал комментэн дээр өдөр тутамдаа юу хийдэг тэрийгээ бас гой хуваалцаарай за. Хэрвээ дараа надаар хийх юм байвал доор бас бичиж болно шүү. Би нэрээ хаяа ингээд дуутай яваад байдсан шүү дээ. Тэгээд дуутай явахаар жоохон хэцүүлсэн мэлээ. Ер нь хэцүүсэн л та. Ер нь хэцүүсэн шүү. Одоо ингээд явууны замаар явъя гэхээр явган хүмүүсэнд дайруулж гад хэцүү. Тэгээ бүр ингээд шамбарлалдаад явчихаар би тэд ингээд явахд хэцүү. За баруун зүүнээрээ ингээд явъя гэхээр хэцүү. Урсгалаа ингээд мэдгүй хүмүүсээс байна. Өөдөөс ингээд тулаад ирж байгаа хүмүүсээс байна. За ойлгож байна. Тэр хүмүүс чинь ингээд яг өөрсдөө явж байгаа замаар явж байна. Тэгээд за боли явганы замаар явах гэсэн байна. За тэгээд аргаа параад за явганы замаар явах нь хүндрэлтэй байна гэд машин замд орлоо. Машин замдаа өгнөл нэгдүгээр хийнээр автобус болон 2 дугуйт тээвэр явах хэрэгтэй байхгүй юу? Тэдний одоо унаад байгаа чинь тээврийн хэрэгсэлд ордог байхгүй юу? Тэгээ нэгдүгээр хийнээр явахыг зөвшөөрдөг. Тэгээд энийг мэдхгүй зарим жолооч нар араас амар сигнал нь шахан үнэхээр хэцүү байдаг. Уг нь л энэ Улаанбаатар хотын зам чинь нийтийн л зам штэ. Тэгснэ ингээд өөртөө өмчлсөн юм шиг замаараа яваач. Наанасаа зайлаач. Энэ зам дээр ч хүн л бол бүгдээрээ явах хэрэгтэй штэ. Тээврийн хэрэгсэл унсан бол шүү дээ. Окей. Энэ сэдв бол нэр үнэхээр амар төвхтэй сэдв. Зарим хүмүүсийг би яаж жолооч болсон болоо гэж амар гайхдаг. 5 секунд хүлээж хэмдээл сигналдаал хурдан тавьд юм уу хаашаа мэдгүй. Хотын төөр ингээ явахаар нэр явах хүмүүсийн зам байхгүй болсон тий.
Бүр үнэхээр гонхтой биш үү? Бид эдийг одоо нисгээд байгаа юм бодоо. Энэ хот зөвхөн л машинд зориулагдсан хот болж байгаа юм шиг байна. Жоо сайд. Тэгээ чөлөө цагаа өнгөрүүлэх бас орон зай маш хомсолцсон. Яг хөө байдаг ч гэсэн маш цон бидэнд амар амгалан мэдрэх газар хэрэгтэй. Би хүн л ингээд зургийг санаа олох гэж байсан байхгүй юу? Тэсэн чи шалхаад дурд ингээд өөр юм яриад явчих юм. Тэсний ингээд хүний стори үзээд энэ баг oh my god. Crush миний зүрхэн дээр лайк дурсан байна. Shit. Наа баахад ингэтгүүллээс юм л та. Crush мараш ингээл харчаад манай crush явж ингээл нөө хичээл нэг газар нуугдаж муугддаг байсан. Одоо зүгээр л ингээд дэлхийд цараад манай crush гэсэн байна, тэгсэн байна гэл ингээд стал бэч. Одоо болохоор ингээд айгуу жоохон уйтгартай болсон. Зүгээр л дэлгэсний цаас ингэсэн байна, тэгсэн байна, манай crush ингэсэн байна. Тэгсэн байна гэл. Энэ жоохон уйтгартай. Тэгтэл хиймэл ингээд догтлуулах мэдрэмж амар авдаг. Гэхдээ төр зурих. Yes, тиймэрхүү л энэ да. Яа байж байгаараа. Тиймэрхүү л энэ да. Одоо шархан дээрээ дахиад тусаа түрхийчи. Хэдүүлэн тусаа түрхэх хэрэгтэй. Тэгтээ өчтөр би амар гоё онголцсон. Нарийнхан зам дээр, нарийнхан шорон хаттай зам дээр явчихсан байхгүй юу? Тэгсэн чинь манай хамтрагч надад туслах чаа. Оо шиш. Манай хамтрагч надад туслах чагаад би тэрийг мэдсэн л дээ. Тэгээд яг бид хоёр нарийнхан замаар хамт явж исэн байхгүй юу? Тэгээ явж исэн чинь би яг сууш хорон дээгүүр явж тараад тэгээ би ингээ гулсаад тэгээ манай хамтрагч маань миний дээр бас ингэж яг ингэж алцааж унаад тэгээ би доорно ингээд онцсон. Аим гой зөөлхөн унсан ч гэсэн ингээ харсан чинь жоохон цус харсан. Жоохон мухал харагдчихсан л та. Тэ оо шиш. Тэ би нэг юм дээр тавиад ингээд би ер нь та хэд ер нь анзаарвал би дандаа зүүн талаараа онголтдог. Тэ оо шиш. Дуун дээр миний хамгийн амар онголтсон үе гэвэл ер нь байхгүй дээ. Дандаа жижиг онголтолт үүссэн юм байна. Тэ. Яг дуутай явж байгаад нураанд онол амар тэр мэдрэмж бол амар ха. Би яг тэрийг мэдчихэж байгаагүй ч гэсэн яг ингээд хажуунаас нь харахаар амар байдаг. Ялангуяа манай хамтрагч бас ингээд дуутай явж байгаад жолоочийн буруугаас болоод бас машинд мөрүүлж исэн. Тэр яг үйл явдлын дараа ингээд тухайн хүнийг харах бол надад амар санагдсан. Нэлээд боломжтой явах хэрэгтэй. Ялангуяа жолоочод за одоо энэ сэдвийг энэ нэр үнэхээр стресстэй сэдв. Тийм. Санала. Би нэрээ улсын аваргаар хальт нурангад орж исэн юм байна. Тэр яасан бэ гэхэд гарааны өмнө ингээд бөөн групп ингэж гардаг байхгүй юу? Тэгсэн чи яг тэрэн дээр яг урд нэг өсвөрийн хідэн хүмүүс байсан байхгүй юу? Тэгээд урд яг 1-2 хоноод тэгээд би дээрээс нь ингээд дараад тэгээд араас бас нэг хүн орж ирээд тэгээд би ингээд хөлөөгөө гаргах гэсэн чи гаргаж чадахгүй. Дугуйнууд хоорондоо ингээд орооцолтсон. Тэгээд би ингээд хөлөө авах гэсэн чинь нэг охины ингээд хөлн дээр ингээд гიშгцэн заяа би бүр шоконд ороод ингээд татах гэсэн чинь татагдаж болохгүй. Ард ингээд дугуйнууд ингээд дахиад ингээд орооцолцсон. Тэгээд ингээд хажуунаас хүмүүс ингээд татаад ингээд тэр орооцолтоныг гаргасан. Тэр үед амар эвгүй байсан. Тий. Тэрэнд агуудаа тий баг нураанд орж исэн юм байна. Тэр бас сонирн байсан. Тий. 2 жилийн өмнө шүү дээ. Улсын авраар яг тэр нэг эвгүйсэн дээр бас хальт унж исэн байна. Тий. Өөрчн нэг бол нэг тийж амар онголтож үзээгүй юм байна. Тий. Айгуу гоё ирүүл
авар сул байхдаа би дуун жисэн юм байна. Асуул бол дандаа жижиг ослуудад орж исэн юм байна. Дугуй гэхээр би ер нь MTB унах амар дуртай. Монголын нөхцөлд бол яг уулын дугуй яг л гоё бист. Бүр яг л гоё бист гэдэг. Би ч уулын замаар явах дуртай. Уулын зам гэдэг нь шоронтой зам. Тэгээд гоё уулын арил дээр гарах дуртай. Шороор явах дуртай. Байгальд орхон байх дуртай. Уулын дугуйгаар тэгж явах дуртай. Цасналын дугуй бол хаяа унна. Гэхдээ уулын дугуйнаас илүү биш ингээд хэлдэг. Цасналын дугуйнаас илүү ер нь уулын дугуйнда илүү хайртай. Тийм. Уулын дугуйнд дурладаг шиг цасналын дугуйнд бол нэг амар дурлаж ундаггүй. Яг хол замд рүүтэй бол зүгээр. Тийм. Ер нь бол тэгээд хамт чихэд бол нээлттэй гол нь тийм нийлээд аюулгүй байдлаа хангаад явуул хүн бүрт нээлттэй. Гэтэ би хөвчлэн дандаа ганцаараа жийдэг болохоор нэг хүн хүнтэй явдаггүй. Хол явахаар бол найдвартай хамтрагчтайгаа явдаг. Хол явахаар бол мэдээж темпт нийлдэг. Чанартай хүмүүстэй явдаг байгаа. Баг яриад идэх хүмүүс айгүй авьяастай ингээд ярих юм дуусгүй. Ярих юм ханаас гарч ирээд юм бол би амар гайхдаг шүү дээ. Би ингээд өөрийгөө хараад хэдэн минут сууснаач мэдэхгүй байна. Ер нь миний ярих юм ингээд дуусчих шиг байна. Яг ярих юм байгалах л та. Гэтэ юу яхаа мэдэхгүй өөрийгөө хараадсан чинь жоохон уйдах гэж шиг тийм. Нэг санаа байна. Тэгээд юуцсан би нэг хар зураг гаргах хэрэгтэй. Хар зураг гаргачаад ирээд уулзах үгүйгээ мэдэхгүй байна. Санаа үе ингээд насны бас онцлог гард юм шүү ган тий. Үнэл өсвөр насны ингээд дуусчмаар. Үгүй биш шилжилтийн насны ингээд дуусчмаар юм. Тэсний ингээд үе аюу нэг тийм сонин шилжилтийн насны гардаг нэг тийм сонин шинжүүд байдаг шүү дээ. Гинт эзнаа сонин бодол орж ирээд хаяа ч гэж сүүлийн хэдэн сар надад аюу сонин бодол орж ирээд аа. Тэр бодлоо жоохон идэгдээд өөрийгөө алдах гэж байгаа юм шиг энэ би байхгүй болох гэж байгаа юм шиг эсвэл миний бие дотор өөрхөн ороод ирсэн юм шиг сонир мэдрэмж төрөөд байгаа. Ингээ юуныхан бол өдөрт яг шилжилтийн нас нь дуусчмаар юм эсвэл дуусхолоо гэж юм тий. Юу санаа надад сонир мэдрэмж төрөөд байгаа. Ер нь ингээд хүмүүстэй харьцах хэрэгтэй юм шиг байгаа. Хүмүүстэй ярилцаж дотор болж байгаа зүйлсээ бас гадагшлуулах хэрэгтэй юм шиг. Би ч ингээл дотроо хадгалаа л гэдэг. Ярих юм байл өөртөө л ярьчихдээ. За энийг ингэж даа тэгчээ даа гэж өөртөө л яриад идэг. Бусад хүмүүс болохоор аюугаа ингээд найз нартайгаа ингээ хуваалцаад юу болж ийн яаж ийж ингээд ярьдаг юм байлээ. Би болохоор зүгээр л дотор хүнтэйгээ л ярилцдаг. Тэгэл ямар нэг асуудал байвал өөртөө л ярьдаг. Гой найзтай болоод гой сонин ачингаа гой хуваалцаад байдаг л гоё тий. Би юуцсан тэгээд үед болсон зүйлс болон юу болж байгаа таадтай ярьлаа. Би ер нь ганцаардаараа авшлаг хийх дуртай. Өөртөө яриад аяа гоё идэг. Хинч намайг сонсохгүй би зүгээр л яг өөртөө байгаа. Энэ үед л би хамгийн аз жаргалтай болтой юм шиг. Энэ зүгээр л ямар ч утга учиргүй бичлэг болно. Энийг баг нэг хүн үзэхгүй хаа. Энийг би юугийн үзэж гэж хүсэхгүй байна. Зүгээр л яг гоё enjoy. Яг би өөрийнхөө яг тухайн энэ мөчөд яг юу болж ирсэн байгаа ингээд үлдээчихвэл дараа үзээд яг энэ мэдрэмж бас ирээдүйд мэдрэгдэх юм билүү. Тийм ээ.
Ер нь миний яриа амар сунжирчлаа. Тэгээд энэ бичлэгийг хүн битгий үзээсэй гэж хүсэж байна. Ер нь үзэхгүй. Яг тэгэхээр ийм залхмаар удаан бичлэгийг, өдөртэй бичлэгийг хийх зүйлээ тэмцдэг. Тэгээ одоо цаг 4:36 болж байна. Яа. 4:36. Та нар нэр миний утасны дэлгэцийг харах уу? Миний утасны шиш. Тэгэхээр та нар миний утасны дэлгэцийг харах уу? That's so cute. Орхом шиг жоо. Би муу энэ үнэг шүү заяа. Үнэний зураг шүү заа. Муурн амар хайртай. Муурнаас бусад амтан хөөрхөн л дөө. Тий, миний гэхдээ ганц хүрч чадах амтан бол муур гэж боддог. Тий. Гэхдээ би бүх амттай таартай. Яг мууранд жоохон дуртай гэхээр тийм ирэх хэрнээ их зантай. Нэг тийм бэж бол хамгийн уян налрах юм тийм болоо гэж боддог. Гэнэ бүр уйтгартай бичлэг нүцэн баярлаа. Тэгээд бүгдээрээ баяртай. Сайн сууцгааж угаарай. Мэд иргэн уулзалтах байх гэж найдаж байна. Bye bye.